Тэнгэрийн дохио 1164 он Хэрлэнгийн их Тэлэгт баяны өвлжөө хөх тэнгэрт урь орж уулсын орой хөх мононд уулсан тэр нэгэн өдөш Тэлэгт баяны гэрт 3 дахь хүү мэндэлжээ. Төрх агшинд өнөөдрийнх шиг салхихгүй тэнгэр гэнэт тогтолж гэрийн тоон дээгүр саарл манан дэгдэн гэрэлтэн байлаа. Гэнэт тооноор тэнгэр лүү нэвт гэрэл цацралаа хэмээн авгайчууд шуугж хажуумын довноос ирсэн нэртэй бөө нүр алсаас онгод тэнгэрийн дагуулан яаран ирж гэрийн хойморт сөхрөн суув. Тэр дуугийнхан тэнгэрөөд харж алгаан дээш харуулан зөн сонгороо ийн шивнэжээ. Энэ хүү бол зүг чигийг мэдэх хүн. Энэ хүү бол тэнгэрийн оронд сүлд босгогч. Тэнгэр хар сүлдэн буулгаж байна. Хүүгийн нүд гүн хар бөгөөд тооноор тусах гэрэлд гялалзаж байв. Хэн ч хэлээгүйч тэдний сэтгэлд нэгэн адил бодол орж ирлээ. Энэ хүн Монголын түүхэнд нэрийн үлдээх хүн болох нь гарцаагүй. Умард Хятадыг эзлэн номхотворч улсын ван Мухлай Чингис хааны хамтран зүтгэгч Анд нөхдийн дундаас хамгийн өндөр байр сууринд дэвшин алдарсан их Монгол улсын төр цэргийн зүтгэлтэн алдарт жанжин бол Жалайрын Мухлай юм. Үргэлжлэл бий.